байхгүй юм. Баталгаатай намайг сайн байх хугацаанд явж ирсэн болоо өмнө ч гэсэн болж байгаа байх гэсэн юм болоо. Зүгээр ер нь бол Монгол улсад ураны хэмжээний өрсөлдөөн ураны ашиглах, экспортлох ийм асуудал яригдж байгаа. Энэ дэлхийн байж байгаа улсууд явж байгаа. Ураны экспортлсон маш их хэмжээний одоо хэдэн контейнер вагон 100 вагон тэмцэх нүүрс экспортлох нэг юм Coca-Cola-ны ганц шиг уран экспортлохтой тэмцэх бүртгэлийн юм байлээ гэж ярьж ирсэн болж байна. Тэгэхээр энэ бол ямар одоо хэмжээний тээвэрлэлт технологийн асуудал гэж байна гэдэг нь тийм учраас энэ асуудал бол манай улсын Монголтай тусдаа Америкт тусдаа цөмийн нэрийг хамтдаа ажиллах тухай ярилцсан гэдэг. Энэ нь цөмийн нэр хаяглыг болгож ирсэн. Ах баяр гэсэн үг гэж хэлээ. Тэр Солонгосын одоо асуудал бол засгийн газрын намжаах учраас гэдэг нь тодорхой мэдээлэл бидний ойлгож байгаа Горны аймгийн засгийн дарга өөрийнхөө хэлтлийн хүрээнд Солонгос улстай хамтарч одоо хөдөө чөлөөтэй хариулах томчролтой хариулах тийм загвар ажиллагаа гаргаж байгаа юм лээ. Үндэсний аюулгүй үндэсний хэмжээ шийдэх зорилгыг гаргаж байгаа гэсэн юм мэдээлэл. Зөвлөж асууж сайн тийм учраас бид бол сайн ойлгож байгаа зүгээр харилцаж болчихсон тийм асуудал байхгүй байна гэдэг юм. 이쪽에서 어린 남만 반반 쪽에서 애들이 선수제시다. 내가 좀 소도한 나다 소도 나도 그래서 이제 와서 적자가 되는 게 그렇죠. 선호신. 근데 마음 중간 적자가 되는 게 대로시한 얘기잖아. 나는 그래서 앞으로 어떤 무엇이 밑에 때가 나오는 일이라고 생각했을 때 халбод 200 газар 3 жилийн хугацаатайгаар 4 сая долларын жишг аж ахуй одоо нэвтрүүлэх Солонгосын хөржийн агентлаг болох Койкагийн төсөл хэрэгжиж байгаа. Тэр бол 200 газар хэмжээ тавиад үлгэр жишээ үний багсууны өвлийн аж ахуй, гахааны аж ахуй одоо хөгжүүлэх 3 жилийн хугацаатай жижигхэн төслүүд хэрэгжиж байгаа. За тэр 270 мянган газар 300 мянган газар тариалангийн газраас Солонгостой үгүй гэдэг бол энэ Монгол улсын хуулинд байж болохгүй. Ер нь бол хуулиар бол газар тариалангийн газрыг 60 хүртэлх жил эзэмших одоо эрхийг Монголын аж ахуйн нэгжүүдэд хуулиар эрхийг сумын засаг дарга шийддэг. Улаанбаатар хотод биш газар шийддэг. За сумын засаг даргын Монголтай шийдвэрийг аймгийн засаг дарга хүчингүй болгож болдог. За хэрвээ Монгол улсын одоо кадастрын зураглалд ороогүй бичээлийн талбай газар тариалангийн одоо зориулалтаар хэрэгжих болох юм бол сумын иргэдийн хуралдаа шийдвэр гаргаад тэр шийдвэр нь аймгийн иргэдийн хуралд очоод аймгийн иргэдийн хуралд нь шийдвэр гаргаад аймгийн иргэдийн хуралдын шийдвэрийг зам тавир барилга хот байгуулалтын одоо газрын харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгуулалт засгийн газрын хуралдаанд оруулаад засгийн газрын хуралдааны шийдвэр гараад гашны дараа кадастрын газар тариалангийн газраар бүртгэж тэрний дараа газар тариалангийн зориулалтаар ашиглах. Халбод бол өмнө халбод сангийн аж ахуй ахта 40 мянган газар бол газар тариалангийн зориулалтаар эрхлэх кадастрын зориулалт байгаа. 270 мянган газар 300 мянган газар талаар бол ямар ч юм явуулаагүй энэ бол одоо сүүлийн 23 сар сууж байгаа үндэсгүй сурлаа гэж таагаад аппелсан байна. нийгмийн асуудалтай холбоотой хуулиас хурдаар хэлэлцэж байгаа. Тэндээр нэг санаа байгаа, 2-3 санаа байгаа. Зөвхөн юу гэж төсөл засгийн газар хөтөлбөр гişүүдэд ингээд ерөнхийдөө чигээр хамтраад ингээд гаргаж байгаа. Ер нь бид нар 2-3 сар хийж байгаа 5 сард бас чухал. Өөрийнхөө хөрөнгөөр